Зя сайн байцгаана уу. За амлсан ёсоор Galaxy Unpacked 2026. За яг юу болсон талаар нарийн тодорхой, товч тодорхой бичлэг хийхээр шийдлээ. За нэг юм технологийн юм шинэ мэдээлэл танилцуулдаг нэг юм өдөрлгүүд ер нь бол аюу гоё болдог. Яг л нэг Steve Jobs анх гарч ирж iPhone болон iPod-ыг карманда байгаа шиг ингэж гаргаж иж биднэрт үзүүлдэг байсан. Гэхдээ юу гэж энэ удаагийн Galaxy Unpacked бол зүгээр л амар муу. Ер нь бол бид нараар жоохон тоглоод байгаа ч юм шиг тийм ээ. Чи одоо яг ямар новшоо үзүүлээд байгаа юм бэ энэ одоо Galaxy Unpacked дээр. Үнэхээр эсвэл энэ хангуг чулуунуудад маань үнэхээр тийм технологийн шинжилэл энэ Galaxy гэдэг утас Samsung брэндтэй хийхээс одоо тийм амар хэцүү зүуд болоод эхэлсэн юм баг та. За эхэлцгээе. S25 болон ер нь S26 утасны хоорондох ялгаанаас ерөнхийдөө эхэлсэн дээр. За тэгээ S26 утсыг бол одоогийн зарж буй үн бол $899 зарж эхэлж байна. За тэгээд S25-ийн хувьд бол $799 болон $859 өртөгтэйгээр гарна гэж зарласан байдаг. За одоогоор яг ямар хэмжээстэй ер нь бол хэрэг хэмжээний багтаамж дотор нь байгааг бол тодорхойгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ ер нь 128 гигабайттай утсыг $900-оор зарна гэдэгт бол ойлгомжтой байна. За тэгээд ер нь Galaxy Unpacked үзэж явах явцад бол нэг айгуу тийм чухал мэдээлэл өгж байгаа нь манайх утаснуудаа илүү том болгосон гэж хэлээд байгаа. За тэгтэл 5.8 инчийн утас, 578 инчийн утас гээд ер нь үзэхээр Tig 11 инчээр утсаа жоохон томруулсан. Энийгээ бол аюу тум бахархалтайгаар манайх утсаа томруулсан гэж одоо зах зээл дээр мэдээлэл өгж байгаа. Нэг тийм жоохон юм хийснээр тэрнийг амар сүртэй юм хийсэн гэж ярьж байгаа тэр нь адилхан баг. За тэгээ S26 утасны хувьд бол нэг аюу том дэвшилтэт технологи гаргаж ирж байгаа нь. За privacy based AI technology тэгээд adaptive одоо display technology гэж дуудсан ч бас болох л баг. Тэгэхээр яадаг вэ гэхээр ер нь бол бид нар ингээд нэг тийм mate наалт наад нь штэ. За тэнгууд mate наалтнууд яадаг вэ гэхээр ингээд яг чигээрээ харж байгаа үед дэлгэцийн гэрлийг бид нар рүү хүргээд хажуудлын өнцгөөс харж байгаа хүнд ер нь бол за утасны мэдээллийг харагдахгүй байдлаар айлах шийдсэн байгаа. За тэрийг бол одоо бүр микро за барыг нано технологийн тусламжтайгаар утасны гэрлийн тусгалыг зөвхөн харж байгаа өнцөг рүү чиглүүлэхээр одоо шийдсэн байгаа гэсэн. За Samsung компани эхний ийм яг туршилтын ч юм уу барыг туршилт гэхэд бол болно шүү дээ. Технологиуд ерөөхдөө бол фейлддэг. За та бүгд мэдж байгаа Galaxy Z утаснууд, за тэгээ Galaxy Fold утаснуудын анхны загварууд бол одоогийн загвартай харьцуулбал ямар айхтар траш юм байдгийг бүгд мэдэх баг. Хинж нь хугарж исэн, тэгээд ямар нэгэн байдлаар удаан хугацаанд хэрэглэхэд бол маш олон төрлийн асуудлууд юм шинэ технологи гаргаж ирсний дараагаар гарч ирд. За тэгэхээр 2026 оныг бол бид нэр энэ Samsung-ын дийлэгдсэний одоо баг юу ч болж магадгүй гэсэн жил гэвэл тохиромжтой байна. За тэгээ нэвтрлийн хувьд бол FHD Plus-аар үргэлжлүүлж явж байгаа. Тэгээ Ultra болон за дараагийн Plus загварууд бол арай өөр дэлгэцийн технологитой байх ба. Гэхдээ ер нь бол Wi-Fi технологийн хувьд бол 7, Bluetooth 6, за өмнөх төр бол Bluetooth 5.4 байсан бол одооноос хойш зөвхөн 6 гэрэлж байгаа юм байна. За Android OS-ийн хувьд бол 16 дээр ирж байгаа One UI 8.5-тай. За тэгэхээр яг нэг OS дэвшлүүлсэн учраас бол operation system-ийн хувьд бол үнэхээр сайжирсан гэсэн. За ер нь л бол 25 оноос хойш бол бүх утаснууд бол одоо бид нар бол хардвераар барахаа болчлоо. За тэгэхээр хэдүүлээ ерөө софтвераараа алаалццгаая гэсэн одоо flagship утасны ерөөхдөө тэмцээн бол зарласан байгаа. Тэнгүүтээ энэ тэмцээнийхэн гол шалгуур нь ер нь бол AI тий. Хин утсандаа илүү их AI шингээж чадсан. Тэр бол одоогийн flagship утасны тэргүүлэгч болно шүү гэсэн одоо тохироо хийсэн юм шиг байгаа юм. За тэгээ эндээс үргэлжлүүлээд батарейны хувьд бол хэлэхэд за S26 бол 4300 мАh, тэгээ S26 Plus 4900 мАh. За S26 Ultra бол хамгийн том батарейтай болсон байна. 5000 мАh залуусаа. Яг өөрөө өөрсдийнхөө зөө за байж зөө өөрөө өөрсдийнхөө одоо загвартай харьцуулахад бол за өмнөх Samsung-гийн S25, 24, 23 утастай харьцуулахад бол ер нь бол том батарейтай биш. За эндээс харахад бол S23 Ultra-даас 5000 мАh хавцаа байсныг бид нэр санаж болох бах. За хамгийн ойрхон загваргүй л S24-ийн одоо бид нар мАh-ыг ярих юм бол за S24 гэдэг зүгээр утас мАh өөрөө 4000 мАh. За тэгээд энэхүү утсан дээр бас нэг батарейтай дагалдаж ирэх одоо маш тийм чухал бид нар ярих хэрэгтэй зүйл бол за цэнэглэлт гэдэг нэртэй чадвар байгаа юм. За энэ утсыг цэнэглэх нь тийм ээ. За S26-д бол 25 ваттын super fast charging ирж байгаа. За энэ бол өмнөх S25, 24 утаснууд бол ялгаагүй байдаг байсан зүйл. За S26 Plus-д болохоор 45 ваттын wired charging орж ирж байгаа зөө. За ерөнхийдөө бол S26 Plus-ын өмнөх генерашнтайгаа бас ер нь бол ижилхэн. За харин S26 Ultra-д бол дэвшилтэд юм орж ирж байгаа гэсэн үг. За энэ юу гэхээр
60 ваттын цэнэглэгч орж ирсэн байна. За тэгээд ер нь бол 75% цэнэгээ бүр 30 минутанд ердөө 30 минут чи уцаа цэнэглээ 75% цэнийг авах боломжтой шүү гэдгийг бидэрт ингээд айгүй нарийнаар ингэж илэрхийлээд байгааг анзарч байна уу? За яг хуу энэ дээр бол бид нар бүр S25 буюу бүр Galaxy-гийн өмнөх загваруудаас өөр одоо бусад утасны брэндүүдтэй харьцуулж үзэх юм бол Xiaomi 120 ватт, за OnePlus 120 ватт, за Huawei брендийн бараг зарим цэнэл 200 ватт хүрсэн байлээ. За утасны цэнигийг бол 10 минутанд бол дүүрэгдэг одоо утаснууд бол хаасайгүй л байна яг үнийг хэлэхэд. За бүр тэр дундаа батарейны чадлаар нь ярихад бол 30,000 мАh-тай утас хүртэл сая нээлттэй хийсэн юм байл нь шүү дээ. За жилд ингэж нэг 10 ваттаар өсгөхөд байвал би дараагийн S27 утасны цэнэглэлтийн хувийг одоо шууд ирээдүг хараад хэлье заяа. S27 утас 2027 оны 2 сард нээлттэй хийнэ. За яг энэ нээлттэй хийх үедээ энэ утасны цэнэглэлт бол ердөө 70 ватт болох болно. За ер нь нэг энэ хавцаа бол жилээр ер нь бол ватта 10-10-аар өсгөөд байна. Тэгээд ер нь 120 ваттны технологи хүртэл бас ойрхон байна шүү. Бас нэг 4-5 жил хүлээчихэд бол солонгосоодоос хэдүүлээ бас нэг ийм юм хүлээхэд бол буруутахгүй юм шиг байна. За тэгээд үргэлжлүүлээд Snapdragon буюу за чипсетийн хувьд бол заяа. Snapdragon 8 Elite Gen 5. Snapdragon 8 Elite Gen 5. За миний өмнө нь ярьсан баг нэрнгээс өөр баг Gen 5-аас өөр чиптэй утас байлуу энэ ер нь бол Snapdragon ер нь бол баг бол энэ цаг үеидх бол одоо бүх утасны компани чипсетийг бол одоо өөрсдөө дангаараа хангаж байгаа. За ер нь л баг 2026 оны одоо чипсет бол за баг компьютероор бол энэ чинь юу болцсон? Nvidia болцсон гэх юм уу? Эсвэл Intel ч гэсэн баг болох байх заяа. За яг уу Snapdragon 8 Elite 5-ыг сонгож байгаа ер нь олон шалтгаан байгаа. Тэгээд эн чинь ерөөдөө mass production-д орчихсон болохоор үнэн нэлээд хямдхан. Тэгээд дээр нь нэмээд AI processing хийх талдаа илүү сайн. Тэгээд утасны чанарыг илүү дүүргэн. За тэгээд ер нь бол би өмнөх нэлээд олон бичлэгэн дээр Gen 5-ын талаар ярилцаж өгсөн. Тэгэхээр та жоох ухрааж үзэх юм бол Gen 5-ын талаарх бичлэгүүд бол зөндөө байгаа. Одоо тэгтээ юу хэлэх үү яг энэ тал дээр бол яг чипсеттэй бол бүгдээрээ л ижилхэн заяа. Яг 26 онд гарсан 26 он болоо 25 оны сүүлээр гарсан бүх утасны чипсет ижилхэн Gen 5 л байгаа. За тэгээд S26-гийн хувьд бол ер нь бол нэг юм болоод байна. За юу вэ гэхээр за бид нар бол энэ бүх цаг үеийн хамгийн шилдэг AI суурилсан утас гаргаж ирсэн л гэсэн ерөөдөө мэдээлэл өгч байна. За яа тийм гэхээр за Gemini болон Galaxy Perplexity хэмээх нэртэй ерөөдөө AI-ийн төлөвлөд ассистантууд ороод ирсэн байгаа гэсэн. За тэгээд өөр биднэрт ер нь бид нар ер нь нэг natural language photo editing буюу за response буюу одоо нэг чадлж байгаа юм шиг зураг эдитлэх боломжтой. Тэгээд task automation буюу powered AI ер нь AI дээр суурилсан ямар нэгэн байдлын энгийн өдөр тутмын юмд хэрэгжилж болох юм байна. За мессеж чамд ингээд хүн мессеж ирэнгүүт буцаагаад AI-аар буцааж ингэж reply хийвэл зүгээр юм уу гэсэн тийм зөвлөгөө болон тийм ямар нэгэн suggested за мессеж response гэдэг гаргаж ирнэ. За тэг calls and voice за ер нь дугаар ингээд чам руу ярингууд за тэр дугаарыг ерөөхдөө хянаад энэ дууны үед ерөөхдөө бол хүний дуудлагыг автоматар ерөөхдөө бидний ерөөхдөө хэл рүү орчуулж өгнө гэсэн үг. Гэтэ ихэнх тохиолдолд бол энэхүү зүйлс бол ер нь AI айгуу сайн хөгжүүлдэг орнуудад л ажилдаг англи хэл дээр за хятад хэл дээр за тэгээд за муухан тохиолдолд солонгос хэл дээр байгаа заяа. Гэхдээ яг хөөхөн тэгээд камерны хувьд бол за ямар нэгэн байдлаар бид нэр утсан доторх одоо утсан дотор орж ирсэн зурагнуудыг тодорхой хэмжээний янзлах боломжтой. Тэгээд тэр нэмээд 2026 онд бас нээлттэй хийгээгүй AI-ийн төлөвлөлүүд бас зөндөө байгаа гэдгийг бас бид нар мэдэх хэрэгтэй. Тэр болгон дээр ер нь Snapdragon-ы одоо 8 Elite Gen 5 дээр суурилж байгаа тохиолдолд илүү нарийн ажиллаж эхлэх байх. За тэгээд ажил болон амьдралдаа илүү хэрэглэх тохиолдолд бол бид нар яг хуу ChatGPT-д айхтар мөнгө төлөөд байхгүй яг үндсэн өөрсдийнх нь AI төлөвүүдийн хэрэглээ тодорхой хэмжээний таскууд бол хийлгэж болно. Тэгээд ямар нэг байдлаар документ болон одоо бичиг хэрэгтэй холбоотой юмуд орж ирлээ гэхэд бас AI-ыг ашиглаад давхар цэвэрлүүлэх гэж юм уу. Одоо зургийн жишээ нь одоо чи PDF-ний зураг дарлаа гэж бодоод A4-ын цаасан дэрхтэй. Тэгээд боцоо PDF болгож хувиргалаа тохиолдолд бол ерөнхийдөө хэрэглээнд ч бол нийцэж болно л гэсэн үг. За тэгээ нэгэн тал AI ярьж байгаагийнх ер нь камерны талаар одоо үргэлжлүүлээд орцгоё. За өмнө нь бол телефото камерны тусламжтай, за технологийн тусламжтайгаар ер нь бол цуглуулж болох бүх гэрлийг цуглуулж шөнийн зураг гэдэр авдаг байсан тийм ээ. Тэгтэл энэ удаагийн ерөөхдөө бол бид нэр Snapdragon-д шилжиж байгаагийн бас том илрэл бол за шөндөө илүү сайн зураг дардаг. Одоо AI-аар анализ хийлгээд за ерөөхдөө зураг гэрлийн нэгтрлийг илүү байхгүй
ч юм уу байдаггүй одоо нэг тийм тодорхойгүй нөхцөл байдлын зургийг бол ер нь AI-аар давхар янзлуулаад илүү тийм бодит зураг гаргаж ирнэ гэсэн үг. За тэгээд бидний бас зураг нь портрет зураг авлаа гэхэд хойдлын одоо background буюу хойдлын хэсгээр нь арилгана. За тэгээд өшөө энэ дээр ямар нэгэн хүмүүс явж байгаа эсвэл ямар нэг илүү дутуу зүй үйлс тэрийг зурж байгаа нөгөө Galaxy-гийн ерөөдөө A25 хүртэл байдаг шүү дээ энэ хүү технологиуд нь. Тиймэрхүү юмнууд бол шингэсэн байна. За тэгээд өшөө юм тэнгэр мингэр өнгө мөнгө за тиймэрхүү нарийн юмнууд ирнэ. Тэгээ баг зэрэг тийм зураг авах. Нилийн тийм content creation хүмүүс бол ер нь Samsung-ийн утсыг бол айгүй зөвлөдөг. Ягаад тэгэхээр айгүй олон улсад ажиллагаа нь айгүй сайн байдаг учраас олон улсаар аялж байгаа тохиолдолд аялаж буй контент одоо хийж буй хүмүүст бол ер нь их тийм зүгээр утас шүү дээ. За тэгээ Galaxy Unpacked дээр өөр бас танилцуулсан зүйл бол за Bud 4-ийн ерөөдөө Buds 4 гэмээр нэрлэдэг Galaxy Buds гэдэг өөрсдийнх нь одоо чихвч байдаг. За шинэ чихвчний загвараа танилцуулсан байна. За энэ удаагийн загвар бол өмнөх шигээ өмнө ийм эрзэнэ гадаргуутай хавхаар дээдл нь харагддаггүй тагтай байдаг байсан бол одоо нэг тийм пяврутер тагтай болоод ер нь нэг үнийг хэлэхэд өмнөх бааднаасаа нэлийн царай муутай баад байна. Энэ бол миний бодлоор аюу царай муутай. Ямар сонин загвартай юм би нэр ингэсэн. Надад бол Galaxy Buds-ны өмнөх технологиуд аюу таалагддаг. Тэгээд Buds 4-ийн хувьд бол аюу сонин юм аа. Энэ хоёр хажуу талаар нь байгаа хоёр мөнгөлөг юм бас юу юм би. Тэгээд яг гол нь амар цагаанч биш, цайварч биш нэг тийм саарлавтар өнгөтэй юм байна шүү дээ. Хар нь болохоор тийм харч биш, хөгч биш, цэнкэрч биш яг нэг тийм дундын өнгөтэй. За тэгээ энэ дээр нэг аюу том давуу тал гарч ирж байгаа юм юу вэ гэхээр за өмнөх үеийн Galaxy Buds-нууд юу н уцтайгаа холбоотой аюу төвөгтэй байдаг байсан. Одоо манайх бол манайх бол одоо ингээд хайрцгийг онгойлголоо шууд уцтай холбогдно л гэсэн баталгаа өгöd байгаа юм байна. Йоо энэ одоо ямар сони юм Galaxy Buds дээр суулгачихсан би яг үнийг хэлэхэд за ингэж хөвчөө ингэж зүүчихсэн байгаа үед чиний утсанд дуудлага орж ирэнгүүт чи дуудлага авахын тулд толгоогоо доош нэг дохиод дуудлага авна гэсэн тийм систем байна. За тэгээд дээр нэмээд ер нь бол ANC буюу за Active Noise Cancel гэдээ байдаг. За энэ технологи бол хөвчөө зүүцсэн үед бол гадны дуу орж ирдэг үү? Нэг ийм технологи байдаг. За тэрийг бид нэр аягүй сайжруулсан байгаа. Тэгээд чиний чихэнд таарсан одоо загвараар бид нэр хийсэн шүү. Тэгээд энэ зүйл дээр бол санаа зовох хэрэггүй л гэсэн тийм аягүй том suggestion хийсэн байна. Тэгээд жоохон сонирхолтой. Тийм амар тийм одоо яг тийм байгалийн дуу муу одоо юу гин тий EKG эдрийг өөрсдөө хуучин үгнийднийх чи EKG-тэй хамтардаг байсан. Тиймэрхүү одоо брэндүүдтэй хамтарч гой гой чихвчний юм дээр технологи дээр ажиллаагүй зүгээр яг уу энэ удаа Samsung-ийн чихвчийг бол ер нь бол ийм яг тийм дундаж давхаргын тэгээд яг ажил хийдэг. Тэгээ байнгын ер нь код хийдэг. За тэгээ чихвчээр уцаар ярихдаг хүмүүст ер нь хөвчлэн зориулсан одоо чихвч гэж байна. За энэ чихвчийг бид нар авлаа гэж бодоход зүгээр ингээд нэг тийм митинг хийхэд ер нь хамгийн зүгээр. Тэгээд бусад талаараа бол зүгээр л амар стрессгүй л гээд байгаа юм. Өөр юм байхгүй. Тэгээд яг хуу Bud 4-ийн хувьд бол нэг бидний яг бодож исэн хүсэл ер нь нэг хүлээлт тавьсантай харьцуулахад бол айгүй сул байна. Unpackage яг үнийг хэлээд. За энэ хүү бичлэгийн дараа бол ер нь бол Google Pixel судсыг би ер нь дараагийн утсаараа сонгосон байгаа. За яагаад би эдний AI-ыг нэг амар үнэлэхгүй байгаа вэ гэвэл юу вэ гэхээр за яг Android гэдэг үйлдвэрлэлийн систем чи өөрийнх нь эзэн өөрөө Google дээр явдаг. За тэгэнгүүт яг ингээд харахаар хамгийн одоо AI-аа сайн хөгжүүлсэн утас бол ер нь бол Google Pixel байгаад байгаа юм өнөө цаг үед. За Samsung Galaxy Unpacked 2026 үзэхэд бол ер нь яг ингээд Samsung-ийн утсан дээр хийх AI дээр ингээд шинэ юмнууд гэж ингээд заалтууд гарч ирээд байгаа юм. Өөрөө Google Pixel дээр яг зүгээр л аль дээр л хийдэг байсан юмнуудын л ингээд саяхан л оруулж ирж байгаа юмнууд харагдаад байгаа байхгүй. Тэгээ хардверийн хувьд бол хятад утаснууд дээр аль хэдийн болдог байсан зүйл бас орж ирж байгаа. Зүгээр яг Samsung-ийн гол юм нь юу юм гэхээр одоо өрөнд орны утаснуудыг холбосон гэх юм уу тий. Нэг тийм яг дундын яг утасны яг систем бол үүсгэсэн. Тэгээ One UI бол хамгийн ер нь хэрэглээд дэвтэйхэн UI гэдгийг нь бол би бол баталж байна. Ягаад тэгэхээр бусад утасны UI-тай харьцуулахад бол One UI бол хамгийн энгийн бас хамгийн хүнд бол хэрэглээд дэвтэйхэн UI байдаг. За тэгээд энэ удаагийн ер нь бол S26 утсыг яг харахаар бол за камерны технологи бол яг өмнөх S25-д ижлэх юм биш үү? Яг
За 10 мегапикслийн телефото байна. Аль аль нь 50 мегапикслийн телефото байна. За тэгээ 50 мегапикслийн main камераар орж ирж байна. Яг ижилхэн S26 ер нь бол яг 200 мегапиксел ультра main, ультра загварт нь байна. 50 мегапиксел ультра wide хоёр яг ижилхэн. S25 26 хоёрын хувьд бол яг хардверийн яг нэг тийм нарийн ялгаа алга заяа. Зүгээр яг хуу дэлгэцэн дээр адаптив одоо яг тийм одоо enhance дэлгэцгээд байгаа одоо privacy талдаа дэлгэцгээд байгаа тэр нөгөө яг хүн чигээрээ харж байгаа тохиолдолд тэр утасны яг дэлгэцэн урагшаага чам руу гэрлээ өгнө. Хажуу талаас ч харсан хүнд харагдахгүй гэхээс өөр ялгаа бол алга. S26, S25 хоёр бол яг ижилхэн хоёр утас байна. Хамгийн гол юм нь бол бид нэр UI-аараа дамжуулаад за AI-ыг дэмждэг болсон. Тэгээ AI-аар бүх юмыг хийлгэн AI зүгээр яг энэ 2 цаг бараг 30 минутын яриануудыг үзэхэр AI за болоо. Энэ бүх одоо хардвер дээр шинжилж оруулж болох бүх боломжтой юмнуудаа бүгдийг AI гэж ерөөсөө л ийм үгтэй болчих. За тэгээ мөнгөө химний гэж бодож байгаа хүмүүс бол S25 утас, S24 утас хоёр баг ялгаагүй би ярьжсэн. Тэгтэл одоо S24, S26 хоёрт бол би бас яг софтверээс өөр онцгой ялгаа олж харахгүй байна. Тэгээд өөрийнхөө хэрэглээндээ тааруулаад утасаа сонирхож байгаа хүмүүс байвал энэ нэг дундаж давхаргын яг ер нь бизнес ажил хийдэг хүмүүс ч нэг дажгүй утас байна гэж би зөвлөж байна. Тэгээ яг хуу зарим нэг талаараа бол манай кулинг технологи сайжирж байгаа. Тэгээ нөө илүү хөрвөлтийн талдаа баг зэрэг тийм semi gaming талдаа хийдэг хүмүүст бол утасны халтаас ингээ асуудал шийдсэн юм байна бас ялгаатай. За тэгээ 2026 оныг одоо нээж одоо тунч чадмагхан утсаар ер нь бол 26 оны Galaxy-г нээж эхэлж байна да. Тэгээд одоо удахгүй араас нь гарах дараагийн өөр бусад компани утаснууд бол угаасаа баталгаатай илүү болох нь тодорхой болчихж. За тэгээд энэ хүртэл та бүгд өнөөдөр миний бичлэгийг үзэж сууж байгаад үнэхээр их баярлалаа. Тэгээд миний яг хувийн бодол бол ийм байна. За тэгээд like and subscribe дарах хүмүүс байвал манай сувг дээр сайхан дараад нэгдээд өгөөрэй. Дараагийн технологийн мэдээлэлүүд болон сонирхолтой бичлэгүүдээр би иргэн ирэх болно. Тэр болтол түр хүлээж байгаарай. Дараа уулзцгаая. Түр баяртай залуусаа.